За бүгдээрээ сайн уу? Нартай ч юм уу, сартай ч юм уу өдөр Тайсун намайг үзгээд ороод ирв да. Энэ удаагийн бичлэгэн дээр бүгдээрээ Тайсунтай цуг нүүх болно. Бүгдээрээ одоо яг миний сууж байгаа байр руу яа шүрмэс татах чинь. Яа. Уяачуу. Чөтг гөгшөрч байгаа юм бах та. Шүрмэс татдаг нас ирж байгаа юм байна л да. Хулгаач юм аа. Полч үгэл алчих гадах юм. Тайсун би 18 настайгаас хойш гэрийнхнаасаа тустай амьдарч байгаа. Би анх 18 наснда Солонгос яваад Солонгост би нийт 20 нас хүртлээр амьдарч исэн. Тэгээд 18 наснда Солонгост очиод би эхний 1 жилдээ 18 насаа дуустал дотор байранд амьдарсан. 19 наснда та бүхэн санаж байгаа бол би нэг умгар нэг юм жижигхэн өрөөнд нэг амьдарч исэн да. Нэг бараг нэг амар жижигхэн өрөөнд. Тэгээд за энэ зураг мөрөг нэвэл оруулчнаа. Тэгээд бас миний тэрний нэрээ нүүж байгаа зураг нэрээ байдаг ш. Тэгээд 20 наснда би Монголд ирээд байр түрээсэлж амьдарсан. Одоо ингээ 21 наснда бас дахиад шинэ байранд ороод ингээд амьдраа явж гин. Ерөнхийдөө л энэ жил болго амар гоё адал явдалтай яг ингэж амьдрах надад бол маш их таалагдж байгаа. Тэгээд ер нь дараагийн жилээс яг өөрийн гэсэн байртай болъё гэдэг ер нь төлөвлөгөө зорилго гаргацсан байгаа. Тэгээд зорилгодоо хүрч чадах нь үгүй. За яг хуу дараа жил биш юм ахи тэрний дараа жил ихэд өөрийн гэсэн байртай олчих байхаа. Йоо тэр өдрийг тийсэн яа дэ хүлээж ийн. Тэгээд та бүхэндээ нүүж байгаа процесс тэгээд энэ байраа танилцуулж байгаа бичлэгийг энэ удаагийн бичлэгэндээ би та бүхэндээ бэлдсэн байна. За тэгээд та бүхэн минь бичлэгээ тоглон сууж таалан сонирхоорой. За сайн байцгаана уу үзэгчдээ. Нартай ч юм уу сартай ч юм уу өдөр Тайсуныг үзгээд ороод ирвэ да. Одоо амьдарч байгаа байрнаас бараг 1 жил шахуу амьдарч байгаад нүүхээр болсон байна. Өнөөдөр гэр орноо цэмбийлэн цэвэрлээд маш гоё цэмцгэр толгоор гэр буцаад байрны эзэндээ хүлээлгэж өгөх хэрэгтэй. Тэгвэл надад бол маш цэвэрхэн байр хүлээлгэж өгч ирсэн анх. Тийм болохоор яг тэрнтэй адилхан байр хүлээлгэж өгөхийн тулд одоо ямарс анаа бит хоёр гэрээ цэвэрлэх чинь эхлээд анагийн өрөөгөөс эхэлж цэвэрлэнэ. Тийм бай. Одоо шүний энэ тухан дээр хатах юм уу харагдана. Шүнийг болж байлаа бараг 2-3 болж байна. Шүний 2-3 цаг болж юм. Бит хоёр ингээд хөргөгчөө угаагаад байж байна. Хүнд гоё өгсөн байрын буцаа гоё хүлээлгэж өгөхгүй бит хоёр ингээд хичээнгүйл ажиллаж байна. За гэрээсээ нүүх гээд ингээд ачаануудаа эхнээс нь ачаад тэгээ бондоолаас ирсэн байна. Ерөнхийдөө бол баг герман цэгцэрсэн байгаа. Энд дэс ингээд зураг мураг идрээ авцсан. Тэгээд нилээ нүцгэн гэртээ олчлоо. Тэгээ одоо энэ хөшгөө авч бас нэг угааж өгөх хэрэгтэй байгаа. Одоо энэ ширээ мэрэгээ жоохон цэгцлээд ерөнхийдөө бол ингээд эхнээсээ хоосорж гинөө. Амжиргаа цагаан гэдэг нэг машин дуудсан. Тэр нь тэгээд удахгүй ирэх юм шиг байна. Тавилга идэр нь минийх биш болохоор ер нь ачаа айгу багтай байна. Одоо цөвэж идэх чинь амар өсөж гин. Энэ хүмүүс өсөж гин гэд надад хов зөөгөө тэгээ би хоол иж өгч гинөө. Нэг юм цөвээсэн бондолоос дамаалахгүй идэж миний цөв. Бүгдээрээ гарч юмнуудаа зөө. Одоо миний ачаанууд бол нэг иймэрхүү болж байна. Ингээд. Тэгээ энүүгээрээс ингээд дуусаагүй. Ингээд бас байна. Ямс ихнээс нь гаргая. Ийм машин ирсэн юмнуудаа ачаад байж байна. Миний ирүүн дээр батг гарцсан болохоор би танаас нүрээ нууж байгаамаа. Ямар ч байсан хамаг юм аваад нүгээд явж байна. Энэ ингээд зарим юм багтахгүй урд яатсан зарим нь өөрөө ингээд өмсцэн явж байна. Ямарсан байран дээр ирсэн юмнуудаа зөөж байна. Нэг найз маань гадаа юмнуудын маань манаад байж байгаа. Тэгээд би өөрөө дээш нь доош сайхан зөөгөөд явж байна. Яа, нүүн идэх чи амар том ажил байд юм бэ. Манай орцны хідэн давхарт амьддгийг мэдгүй. Гэхдээ нэг их амар тусаллаа. Хоёр гарандаа миний бариултаа юмнуудыг барьцаа орж ирээд миний дүү гэд өгч байна. Ямар хөөх юм бэ, баярлаа. Ядарч өглөө 2 удаа дээш нь доош нь тэгээд бараг 7-8 удаа орцны хаалганы гадна дотор. За одоо ямарсан амьдарч байгаа давхартаа бол юмнуудаа гаргаад тавьчлаа. Одоо гэрлүүгээ зөөж оруулах дутлаа. Тэг ямарсан гэрлүүгээ зөөж оруулаад өнөөдөртөө бол ингээд хамрын л гэж бодоод байна. Гэтэ яах нь сайн мэдэхгүй байна. За ямар ч хэлсэн юмнуудаа бүгдийг орж чулуудчаад хуучин гэрлүүгээ явж ийн очиж шал малын сайн зүлгэж угааж өгөх ажилтайгаа. За цэвэрлэгийн амжилттай дууслаа. Одоо хогоо иж ийн тэндээс хог барай явж. Надаач гэж манай анид нэг юм мөнгөний гахаа хийсэн. Тэгээ энийг хай гинэ. Тэгээ энийг шууд гадаа хаглаад мөнгөний түүж аваад тэгээ хайцгаая. Бүгдээрээ энийг хаглая. Хагасчлаа. 500 төгрөг байл, 50 төгрөг байна. Юу вэ? 550 төгрөг л байгаа юм уу? За. Юу болоод байгаа юм бэ? За би яг одоо байрны эзэндээ төлхүүрээ өгөх гээд явж гин хуучин байрандаа. Тэгээд Май Монгол баа юм чимээтэй байх. За одоо бүгдээрээ гяс очихгол
маш их хоцорсон явж байна. Би баруун 40 м унтын хоцорчтой явж байна. За хуучин байрнаас нүүх болсон надад хит хитэн бас шалтгаан байсан. Тэднэрийг би бас та нарт тайлбарлаж өгье гэж бодож байна. Нэгт манайх нэг давхарт байдаг гэсэн байхгүй юу? Тэгээд манай байрны хүүхдүүд болон ойр авд маань амьдардаг хүмүүс манай гэрийг мэдсэн. Тэг ингээ хаалгын маань тогшоод, цонхын маань тогшоод ингээ 50 байлгадаг байлаа. Тэг тэрнээс болоод би нүүсэн байгаа. За ямар ч байсан байрны эзэндээ байраа хүлээлгээд өгчлөө. Тэгээд би та нарт эцсийн байдлаар энэ болохоор унтхны өрөө маань ийм болсон байна. Бүр ингээд хоосон юу ч яахгүй. Нойл маань бас ингээд хосорсон байна. За энэ болохоор миний бичлэгээ хийдэг байсан гол том өрөө маань бас ингээд хав хоосон маш цэвэрхэн болсон байгаа. Одоо ингээд шинэ гэрлүүгээ явхад бэлэн болсон байна. За сайн байцгаана үзэгчдээ. Өнөөдөр Тайсон би айгүй ааш муутай бичлэгээ эхэлж байна. Ер нь ууртай байна. Хүн амтай харуу зохиол унгачмаар санагдаад байна. Яагаад вэ гэх юм бол миний игэгт явсан бичлэг бүр ингээ форматлагдаад устдаад алга болоод үгүй болоод ингээ хогийн савнд орсон. Тэгээ тэрнээс болоод би бүр ингээ нэг юм гунхийн амтай. Бүр одоо нэг юм сая нэг 170 хэдэн доллар төлөөд бичлэгээ сэргээх гэж үзэж чинь. Тэгээд ямар ч байсан юу яагаад үлдээчлээ. Юу гэдгийг старт гэдэг л хийгээд үлдээчлээ. Тэгээд одоо бүгдээрээ гаж угаалгын машин авна. Тэгээ зурагт зардаг газар ороод надад зурагт лизингээр өгөөч гэж бас гуйх ажилтай. Гуйхч гэжтэй. Тэгэхэд дансны хуулган муудлага нотлоод авч болдгол юм шиг байлээ. Одоохондоо шууд зурагт авахар баян биш байгаа даахгүй. За байхгүй зурагт лизингээр авцаа одоо ингээ өөр ширэнд орсон. Яана. Яаж одоо түлж амьдрдığım байгаа юм мэдэхгүй. Ямар ч хэлсэн зурагтаа сонгочлоо одоо пэчер сонгоё. Тэгээд ер нь цаашдаа удаан хугацаанд хэрэглэнэ гэж одоо айтайхан пэчер сонгох хэрэгтэй гэж би бол бодож байна. За ямар ч айл гэр болохгүй л үзээлэн, зүтгэлэн, гадаа гараад өөр ширэнд ороод гэртээ ороод ирлээ. За тэгээ авсан юмудаа танилцуулъя. Ийм гамбан завлаа. Манайх гамбан байхгүй байгаа. Ерөнхийдөө бол энэ удаа бараг ихэнх зүйлээ өөртөө шинээр авч байгаа, өөртөө зориулаад 0-д тавих нэг юм шингэн саваа авлаа. Нэг аяг таагүй байх спонж авчлаа. Ийм хоолны юм гутгуур, өндөг шаргатай хэрэгэлдэг юм хусуур. Ийм саван тогтоогч. Энэ мөнгөлөг цаас хүнсний скотч хоёрын айл нэг нь. Энэс нөгөө нэгнийх нь айл нэг нь шүү. За тийм чих ухдаг хөвгөн хоёрыг авлаа. За нэг ийм хэдийн авахад 60 хэдэн болчихж байгаа юм чаа. Тэг хүнсээ бас цуглуулсан. Тэг нэг юм талах малах өндөг тэг хям нэг инээ тэрэмэр авсан. Хүн бүхний мэддэг юм авсан болохоор харуулаад явах. За маргааш гişт маань зургт ирнэ. Тэгээд Univision ирнэ. Тэг би маргааш гарч өөрөө угаалгын машин бас дахиад авах ёстой. Өнөөдөр угаалгын машин авах гэж гараад зургт аваад пэчер аваад тэгээд Univision захиалчлаа. Би бараг 5 сая төгрөгийн үнэтэй зурагт худалдаж авсан 65 инчийн Sony брендийн зурагт авсан байгаа. Ингээд сар болгон 165,500 би одоо ингээд тушаахаар болсон байгаа. Чадвал маргааш гараад будаа агшаагчтай ус буцлагч авчий гэж бодож гин. Тэгээл ерөнхийдөө бол бараг хэрэгцээтэй зүйл маань бүгд дуусж байгаа. За энэ хүү байр маань болохоор нэг дээр нэмдэг нэг нөхцөлтэй би энэ байранд орохын тулд 3 сая 200 мянган төгрөгийг төлжиж орсон. Сарын сая 600 мянган төгрөг төлдөг байр байгаа. Бас одоо яг энэ байр маань бол миний яг эцсийн түрээсийн байр гэж би бол өөртөө бодож байгаа. Тэгэд энэ байрнаасаа гараад би яг өөрийн гэсэн байрандаа орно гэж төлөвлөсөн байгаа болохоор энэ байрандаас овоо эдэн зүйл худалдаж авсан дараачийн байрандаа хэрэглэнэ гэж бодоод. За ямар ч хэлсэн сая зурагт тэгээд энэ пэчер хоёр маань хүрээд ирлээ. Ингээд зурагтаа тавьсан. Гэтэ энийг ханан дээр одоо ингээд үлгэх ёстой. Тэгээд үлгэж ерөнхийдөө бол бүрэн болж байгаа. Одоо түрдээ ямар ч хэлсэн энийг ингээд живгдэг лээ нэг 50-ын дээр тавиад үлдээлээ. Тэгээ энд бас нэг юм спикер бэлгэн дэрсэн бондол спикер өгөхгүйгээд уурлаа лээ. Тэгээд одоо ямар ч хэлсэн юмнууд нь баг багаар тогтчоод байна. Тэгээд удахгүй та нарт том тор үзүүлнэ. Хамтаагаарай. За гэртээ хамгийн эцсийн зүйлээ худалдаж авлаа. Манай гэр ингээд будаа агшаагч байхгүйсэн. Будаа агшаагчтай боллоо. Дахиад ус буцлагчтай боллоо. Тэгээ сая угаалгын машинаа захиалчлаа. Тэгээд удахгүй 3-4 хоногийн дараа угаалгын машин ирнэ гинэ. Тэгээ угаалгын машинаас суйрлуулчаад тэгээ ерөнхийдөө та нартай home tour бичлэгээ үзүүлэх болно. Хамтаагаарай. Өнөөдөр байрныхаа хамгийн сүүлийн ямиг суйрлуулах гэж энэ угаалгын машиныг суйрлуулахаар хүн ирсэн байна. Энэ угаалгын машинд тааруулж юм угаалтур авсан байгаа. Тэгэхгүй энэ ингээ манай угаалгын өрөө жоохон жижигхэн нөгөө хуучин угаалтурын тохирдгоо. Тэгээд энийгээ тохируулчаа та бүхэнтэйгээ home tour бичлэгээр уулзъя. Энэ угаалгын машиныг болохоор манай одоо энэ байрны маань эзэн авч өгч байгаа. За одоо бүгдээрээ гол home tour бичлэгээ хийцгээе. Home tour бичлэгээ мэдээж бүгдээрээ үүдний хаалганаасаа эхэлж хийн. Тийм болохоор бүгдээрээ үүдний хаалга руу одоо шилжицгээе.
Сайн уу? Яг чаа гэхгүй. За та бүхэндээ шинэ орсон байраа танилцуулъя. За тэгээд за орж ирээд ирэхэд бол юм готлол айгүй замбрааг байгаа. Эндээс нэг хог мог байна. Энийг их тоогоорой. Тэгээ энэ талдаа болохоор нэг юм миний өмнөх байранд хэрэгжилж исэн юм гутлын тавир эндээ баг юм багтдгүм дөө хөрх юм. За тэгээд орж ирээд шууд манай үүдний шкаф байгаа. Тэгээд энэ болохоор тийм ээ айгу яг жижиг өрөөнд зориулсан. Даанч би үүдэнд гаргаа ийцэн аа. За дээшээ манай том өрөө болон гал тогооны хэсэг байгаа. Цараа. За манай гал тогоо ингэдэг байгаа. За тэгээд харах юм бол энд сая манай найз надад гоё амттай авчиж өгсөн байна. Тэнд жоох угаагүй аяг тавг байгаа. Тэгээд будаа агшаагч Печер хоёрыг би өөрийн мөнгөөр худалдаж авлаа. Үзэгчтэй. Тэгээд маш үр ширэнд ороод яваад энэ хизээ төлөх юм бүү мэд. За тэгээд энд болохоор манай плетик, хиншүү сорогч, тэгээ манай хөрөгч байна. Тэгээ хөрөгчөнд нэг онцсон юм байхгүй дээ. Нэг иймэрхүү байсан шиг л. Тэгээд энэ дуг гой нанди юмнуудаа тавих гэж хичээсэн юм аа. Тэгээд тавигдсан юм уу чаавас мэдгүй жоохон замбраагүй л юм заснаа. За ийшээ болохоор манай яг living room буюу том өрөө маань оршин сууж байна, оршин тогтнож байна. За ингээ харах юм бол маш гоё юм тухтай орчин бүрдүүлэх гэж маш их хичээсэн. Тухтай харагдаж байна уу? Амар тухтай байна. За энд миний silver play bottom байгаа. Гэхдээ энийг ийшээ ч юм уу ингээд өлгөх төлөвлөгөөтэйгээ одоохон дайраа өлгөж амжааг байна. За тэгээд энүүгээр болохоор миний ингээд бичлэгэн дээр бишээ хэлээ нэг задлж исэн лабогонууд болохоор энэ зурагтны маань урд байрсан байгаа. Энэ гэхдээ бондолоо ирэх өдөр бүгднийг нь хураад юм. Бондолоо байхгүй өдрүүдэд гаргаж тавьдаг байгаа. Тэгэхгүй бол бондолоо бүгднийх нь толгойг салгаа ичнэ. Ерөнхийдөө л яг ягаан гэрлээ хасаагаад нэг юм арманчиг орчин бүрдүүлэх гэж маш хичээсэн байгаа. Мэдрэгж байна уу? За энэ болохоор миний бичлэгэндээ сүүлд зориулж авсан гэрлээ ингээд түр асаацсан байна. За энд болохоор манай нойлын өрөө оршин тогтнож байгаа. За тэгээ нойлын өрөө маань болохоор ороод миний шууд халаад тэгээд альчуур малчуур. Тэгээ энд болохоор миний косметик юм битгий харуулаа. За яана энэ ч ямар зам байгаа юм бэ? Үүшээ. За энэ болохоор ингээд гал тогоо. Уга гал тогоо гэдэг юу хэлээ чи? Юу лээ нойлын өрөө. За тэгээ энэ болохоор угаалтуур тэгээд угаалгын машин байрны эзэн шинээр тавьж өгсөн. Тэгээ энэ болохоор усанд ордог дүүшээ энэ нойлон доторх маань ийм гой цэвэрхэн усааныг чи та бүгдээрээ миний ажлын өрөөлөө зочилцгаая. За ажлын өрөө маань болохоор шууд оронгууд нэг ийм нийл ягаан өнгөтэй. Миний хамгийн дуртай өнгө болохоор нийл ягаан өнгө байгаа. Тэгээс нийл ягаан өнгөөр тогтчуулаад тэнгүүтээ ерөнхийдөө бол их хвчлэг өрөөний гэрлэхээс илүү бичлэгэн дээрээ хэрэгэлдэг энэ гэрлээ илүү энэ өрөөнд хасаадаг байгаа. За тэгээ эндээс яг үзье гэх юм бол энд нэг юм буудан байгаа. Энэ маань ингээд ор олдог байгаа. Тэгээ энэ дээр унтах боломжтой. Эсвэл ингээд зүгээр суугч боломжтой. Энд болохоор миний яг нөгөө гол өмсдөх хувцснууд байгаа. Энэ хувцсан дээр байгаа энэ гэрлийг болохоор энэ Tyson гэж бичих гээд энд ингээ өлөх юм уу эсвэл энийг хан дээр өлөх бах түрдээ энэ дээрээс ингээ өлөгчлөө. За энд болохоор миний яг зураг авалт маалтанд явахдаа авч явдаг зүйлсүүдээ болохоор энд ингээ өрөө тавьсан байгаа. За тэгээ энэ болохоор тойл байна. Толгой бол хизээж амьдарч чадахгүй бичлэг ихийнхээ өмнө өөрийгөө нэг толиор нэг шалгадаг байгаа. За энэ өрөөнд тийм доороо нэг юм дрооч гэдэг лөө. Хивстэй байгаа. За тэгээд ерөнхийдөө бол нэг юм хөөрхөн минимал өрөө байна. Манай гэр болохоор айгүй том балконтой байгаа. За тэгээд балконоо та нарт харуулъя. За балкон дээр маань болохоор одоо миний нөгөө худалдаж авсан зурагт морогт ерөн сая байранд ороход авсан юмнуудын хайрцагуд нь байгаа 3-4 хоногтой бити хаяараа гэсэн эвдрэл мэдрэл гарах юм бол буцаа хайрцагт нэгээд авч явдаг гэсэн. Тэгээ нэг юм том балконтой юм байр байна. За ингээд та бүхэн маань home tour бичлэгээ үзээд дууссан байх. Та нарт манай шинэ гэр маань хэр таалагдсан бэ? Би өмнөх гэрээ болохоор яг YouTube дээрээ бараг оруулж байгаагүй юм бэлээ. Зүгээр л яг нэг булангийн л оруулдаг гэсэн. Instagram дээр бол би нэг reel хийж оруулж исэн. Тэрийг үзчихсэн хүмүүс бол мэдгүй бах. Тэгээд өмнөх байраа маань бол жоохон үнэтэй түрээстэй гэдэг хүмүүс жоохон ад үзээд байсан. Тэгээд ерөөхдөө бол тэр өмнөх байр маань бол сарын 2,200 төлдөг байсан. Одоо л энэ бол сая 600 төлж байгаа. Бичлэгийн маань энэ хүртэл үзсэн хүндэд үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Бичлэгийн маань энэ хүрээд өндөрлж байна. Концерт дуслаа. Конец фильма. Тэгээд юу гэдэг лээ. Тий. Яарал дарна, дааруул хөлдөн, хөлдөөл өхөн, өхөөл огчин. Баялаа баяртай. Шинэ байранда удахгүй гоё бичлэгээр уулзцгаая. За бүгдээрээ хамтдаа нэг зураг оруулчих. Хана 2 3